Оройн төргөө үзэгчдээ сайхан амсгаж байна уу? Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн лав гарагийн дугаар эхэлж байна. Зориг аксны хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч эх 7 хоног хүртэл хойшиллоо. 1.3 их найдын санхүүгийн зөрчил илэрсэн хөгжлийн банкны асуудлаар засгийн газрын ажлын хэсгийн гаргасан дүгнэлттэй Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны гишүүд танилцлаа. Төрийн өмчөд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал, өрөөзөлийн асуудлаарх засгийн газрын мэдээллийг Улсын хурлын эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хэлэлцлээ. Дэлхийн топ хөрөнгө оруулалтын компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байна. 100-аас 500 жил болж байж хөрсөнд бүрэн шингэдэг гялгар уутны замбараагүй хэрэглээг хэрхэн багасгах вэ гэдгийг өнөөдөр цагийн хүрд онцоллоо. Дорногов аймгийн хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэжээ. Путиний Японд хийх ажил хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал үе шат болно гэдгийг Оросын холбооны улс онцолж байна. Францын үндэсний хурал тус улсад тогтоосон онц байдлын дэглэмийг 2017 оны 7 дугаар сар хүртэл сунгалаа. Эдгээр болон бус мэдээний дэлгэрэнгүй хүлээн авна уу? Одоогоос 18 жилийн өмнө 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, дэд үтцийн сайд асан Санжаа Сөрөнгийн зориг бусдын гарт амнасаа харамсалтайгаар алдсан юм а. За өнөөдөр энэ хэргийн шүүх хуралдаан цагдаа 2461 дугаар ангид эхэлсэн ч шүүгдэгч болоод мөн хохирогдогчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр эрх лав гараг хүртэл хойшилсан байна. Шүүх хуралдаан цагдаа тагнуулын байгууллагын 3 давхар хамгаалтаагаар хаалттай болсон. Дараагийн шүүх хурлаар зарим гэрч нарыг нэмж оруулах хэрэгтэйг шүүгдэгч нарын өмгөөлөгчд хүссэн байна. Төр нийгмийн зүтгэлтэн зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан цагдаа орох 461 дугаар ангид 11 цаг 30 минутанд эхэллээ. 18 жилийн дараа анх удаа шүүхэн шатанд шилжиж байгаа зориг агсны хэрэгт шүүгдэгчээр Содном Даржаа, Чимгээ, Амгаланбаатар нарыг татсан. Амгаланбаатар нь одоогоос 9 жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгээр Эрдэнэт хотын шүүхээс цаазын ял авч ерөнхийлөгчийн өршөөлөөр ялын дэд хэмжээ 25 жилийн хорих ял эдэлж байгаа. За харин Содном Даржаа тухайн үед Дорнод аймагт амьдарч байсан малчин юм а. Шүүгдэгч Чимгээгийн хувьд тухайн үед хүүхэд гаргаад удаагүй байсан. За өнөөдөр 40 гаруй настай эдгээр иргэд тухайн үед 18-аас 25 насны залуус ээжээ. Шүүгдэгч нарын ар гэрийнхэн тэднийг зоригийн хэрэгтэй холбоогүй гэх тайлбарыг өнөөдөр болсон шүүх хурлын үеэр хэлсэн юм а. Уг нь хаалттай хийн гэдгсэн тэгээд олон түмэн маань нээлттэй хий. Энэ хэрэг бол танай хүүхдийн хэрэг биш ээ. Улс төрийн зорилгоор алгадсан тийм зоригийг алсан тийм хэрэгээр явж байгаа гэд. Тэгээд би ирчгээд энэ хүүгийнхаа бараг харах гээд байж байна. Анх шалгаж эхэлснээс нь хойш танд ар гэрийнхэнд нь юу ямар мэдээлэл байна вэ? Юу гэж хэлсэн бэ? Одоо ерөөсөө с ิจ гтнэр татлаа л гэж хэлсэн. Гэтэ миний хүү бол энэ хэргийг хийгээгүй. Өнөөдөр цагдаа орох 461 дугаар ангийн шүүх танхимд 11 цаг 30 минутанд эхэлсэн шүүх хурал 13 цагт завсарсны дараа хэрэгтэйгээ бүрэн танилцах өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар эх 7 хоног хүртэл хойшлууллаа. Австрийн материалтай бүрэн танилцах боломжоор хангаж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн байна. За мөн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч нараас тодорхой нэр бүхий гэрчийг шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн юм хүсэлтийг ирүүлсэнийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд ингээд шүүхээс шийдсэн. 18 жилийн турш үргэлжилсэн энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч нийслэлийн прокуророос ялах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлж шүүгчээр тус шүүхийн ерөнхий шүүгч алдар томилогдсон. За харин улсын ядлагчаар Бат Жаргал, Сандаг сүрэн нарын прокурорууд оролцсон юм. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан хаалттай болсон. За учир нь төрийн нууцтай хамаарах баримт материал хэрэгт авагдсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан юм а. Харин уг хэргийн цорын ганц гэрч гэгдэх зориг агсны гэргийн булганы хувьд жил гаруй хугацаанд хоригдсон ч өнөөдөр уг хэрэгт холбогдлогүй хэмээн шүүхэд дуудагдаагүй юм а. За мөн зориг агсны төрсөн дүү улсын хурлын гишүүн асан оюун гэрч болон хохирогчийн ар гэрийн төлөөллийн хувьд шүүх хуралд оролцсон гэсэн хүлээлт байсан ч ирсэнгүй.
Манай улсын санхүүгийн зах зээлийн 95%-ийг банк дангаараа, харин хөрөнгийн зах зээл санхүүгийн зах зээлийн ердөө 5% эзэлдэг. Иргэд ч гэсэн хөрөнгийн зах зээлийн ойлголт муутай байдаг нь зах зээл мөн одоо хөгжихгүй байгаагийн бас нэгэн шалтгаан болж байдаг. Цалингаас гадна нэмэлт орлого олох боломж ч гэсэн хомс байдаг. Харин Америк нэгдсэн улсын эгэл иргэд гэртээ сууж байгаад Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авч онлайны арилжаанд оролцох боломжтой байдаг. Иргэд санхүүгийн зах зээлд сайн тоглогч болох боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг мэдээллийг манай томч Эрдэнэчимгийн Америк нэгдсэн улсаас бэлтгэснээр одоо үзэгч та бүхэнд дэлгэрэнгээр нь хүргэе. За 1792 оны 5 дугаар сарын 17-нд Нью-Йорк хотын уул гудамжинд ургасан агч модны дор 24/8 эрхлэгч худалдаачид уулзаж дундаасаа арилжааны нэгдсэн пүүстэй болох ажлыг ярилцсан байдаг. Уулзалтын үр дүнд бий болсон гэрээгээр агч модны гэрээ гэж нэрлсэн бол дундаасаа үүсгэсэн компани Нью-Йоркийн хувьцааны арилжааны зөвлөл гэж нэрлэжээ. Түүгээрээ дамжуулж анхлан хувьцаа нь олон нийтэд зарлагдсан компани нь Нью-Йоркийн банк байсан байна. За өнөөдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржид өдөр дунджаар 50 тэрбум $50 арилжаа хийгддэг нь дэлхийн хамгийн том тул тооцогддог. Тус биржид 2400 орчим компаниуд бүртгэлтэй байгаагаас Америкийн нэгдсэн улсын хамгийн томд ордог Coca-Cola, McDonald's, Boeing зэрэг дотоодын компаниуд хувьцаагаа арилждаг бол сүүлийн үед олон улсын компаниуд хувьцаагаа арилжаж хэлсэн байна. Тухайлбал Хятадын Alibaba, Zito компаниуд нэмэгджээ. Дональд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа Америкийн нэгдсэн улсын хувьцаат компаниудын үнийн өөрчлөлтийг үзүүлдэг Dow Jones индекс түүхэнд дээд ханшинтаа хүрсэн байна. Тус биржийн арилжаа өглөө 9:30 минутад нээгдэж 16 цаг хүртэл үргэлжилдэг байна. Арилжааны нээлт болон хаалт бүрт цан зохих ёслуулдаг. Тус биржид бүртгэлтэй компаниудын удирдлага цан зохиж биржийн арилжааг нээдэг байсан бол сүүлийн үед улс төр спорт урлагийнхны төлөөлөл оролцдог болжээ. Биднийг очих үед тухайн өдрийн арилжааг хаах цанг Blue Man Group гүйцэтгэж байсан юм. За Нью-Йоркийн хөрөнгийн биржид жирийн иргэдч гэрээсээ арилжаанд оролцдог байна. Бидний зочилсон тэтгэвртэй гарсан хуваараа бизнес хийдэг айлын эзэгтэй Гэлвот хөрөнгийн зах зээлийн мэдээллийг телевизээр сонирхон хардаг гэлээ. Мөн өөрөө арилжаанд гэрээсээ оролцдог байна. Би санхүүгийн гол мэдээллээ Bloomberg, CNN телевизүүдээс авдаг. Миний хувьд гэртээ суудаг тэтгэврийн эмэгтэй 7 хоногт 3 удаа гэрээсээ онлайнаар хөрөнгийн биржийн хувьцааны арилжаанд оролцдог. Өөрөөр хэлбэл хувьцаа худалдаа авч зардаг гэсэн үг. Миний хувьд тухайн өдрийн ханшаар худалдаа авсан хувьцаагаа тэр өдрөө үн өсөх үед нь буцааж арилжаад л дуусгадаг. Мэдээж 7 хоногийн арилжаагаараа хэдэн төгрөг олдог нь нууц. Гэхдээ боломжийн орлого олж чаддаг. За энэхүү санхүүгийн нэг том зах зээл бол хөрөнгийн зах зээл. За энэ зах зээлээс компаниуд төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлэх, жирийн иргэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх өргөн боломжтой. Хамгийн гол нь арилжаанд хэрхэн оролцох мэдлэг чухал, мөн хөрөнгийн биржийн арилжаанд хэн ч оролцоход таатай дэд үтц санхүүгийн хөгжлийн бүтэц хамгийн чухал юм байна. За тэгэхээр Монголын хөрөнгийн зах зээлд ч удахгүй ийм боломж бүрдэнэ гэсэн хүлээлт байна. Монголын хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо бизнес эхний уулзалт зохион байгуулахад хөрөнгө оруулагчдын сонирхол Монгол руу чиглэж байсныг томч Эрдэнэчимэг дараагийн мэдээллээрээ онцлох юм. Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооны төлөөлөл Америкийн нэгдсэн улсын сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо болон томоохон хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн бирж, сангуудын төлөөлөлтөд уулзсан юм. Энэ удаад хөрөнгө оруулалтын томоохон банк болох JP Morgan хөрөнгө оруулалтын Seaport Global компани төлөөлөлтөд хийсэн уулзалтын мэдээллийн цагийн хүрдэд бид онцолж байна. Америкийн нэгдсэн улсын JP Morgan хөрөнгө оруулалтын банкныхантай Монголын хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооны төлөөлөл уулзсан. Тус банк 1824 онд байгуулагдсан гангийн төмөр замын зэрэг томоохон төслүүдийг амжилттай санхүүжүүлж чадсанаар Америкийн нэгдсэн улсыг дэлхийн хамгийн том аж үйлдвэрчсэн орн болоход чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Мөн дэлхийн 2 дугаар дайны үеэр JP Morgan Британи болон Францын засгийн газрын бондыг амжилттай санхүүжүүлснээр холбоотнууд Германыг ялгад чухал нөлөө үзүүлсэн гэгддэг. JP Morgan өнөөдрийн байдлаар 300 тэрбум $50 зах зээлийн үнэлгээтэй 100 гаруй улс оронд өөрийн салбартай нийтдээ 240 мянган ажилтнтай. Активийн хэмжээ нь 2.6 их $80 бол жилдээ 25 тэрбум $50 цэвэр ашигтай ажилладаг байна. За Монголын төлөөллийн төлөөлөгчдийг тус банкны хөгжиж буй зах зээл хариуцсан захирал Луис Огенес болон тус газрын шинжээч Транг Нуан нар хүлээн авч уулзсан. Тэд тухайн улсын зах зээлд хөрөнгө оруулахдаа эхлээд засгийн газрын бондод нь хөрөнгө оруулах сонирхолтой байдаг.
Монголын хувьд засгийн газрын төгрөгийн бондыг сонирхож байсан гэвч мэдээлэл олддоггүй тул хөрөнгө оруулагчдын сонирхол үүсэх боломжгүй байгааг хэлж байлаа. За хэрвээ бондын арилжаанд мэдээлэл нь ил тод арилжаа тогтмол явагддаг. Дээр нь ханшийн эрсдлээ хаах forward futures арилжаанууд байдаг бол сонирхох боломжтойг бол тэд хэлж байсан юм. Бид бас энэ дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкуд, хөрөнгө оруулалтын сангуудыг одоо Монгол улсад хөрөнгө оруулахад нь энэ дэд үтсийг нь бэлдэх хэрэгтэй байна. Мэдээллийг нь цаг тухайд нь шуурхай, үнэн зөв, хариуцлагатайгаар өгөх шаардлагатай байна гэдэг одоо сэтгэл төрлөө. Тос компани зүгээс Монгол улсын эдийн засгийн талаарх ерөнхий судалгаа шинжилгээ хийдэг хөгжиж буй орнуудын зах зээлийн төлөв болон 2017 оны стратеги эмхэтгэлдээ Монгол улсыг багтаасан байна. Мөн хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбооноос 2017 оны 5 дугаар сар зохион байгуулахад төлөвлөж байгаа бизнес хөрөнгө оруулалтын чуулганд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. За дараагийн бизнес уулзалт хийсэн Seaford хөрөнгө оруулалтын банк байлаа. Нью-Йоркт төвтэй Seaford Global хөрөнгө оруулалтын банкнд хийсэн уулзалтаар тус компани Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Манай банкны хувьд ойрын хугацаанд Монгол улсад өөрийн багаа илгээж судалгаа танилцах уулзалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Эхний ээлжинд бид танай улсын засгийн газрын бонд, компани бонд, хувьцаанд хөрөнгө оруулахаар судалнаа. Хөрөнгө оруулагч бүр эрсдлийг хүлээн авах төвшин өөр байдаг. Зарим хөрөнгө оруулагч эрсдэл багатай, зээлчих зэрэгэл өндөртэй хувьцаа сонирхдог бол зарим зээлчих зэрэгэл муутай, эрсдэл өндөртэй хувьцаагч сонирхдог. Манай компани анх байгуулагдхдаа хүндэрсэн компанид хөрөнгө оруулж ирээдүйн өгөөжийг тооцож байсан. Бидэнд эрсдлээс айх зүйл байдаггүй. Зарим хөрөнгө оруулагч нар эрсдэлтэй нөгөө талаар өгөөж өндөртөө санхүүгийн эрсдэлд хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг тул зээлжих зэрэглэл буураад байгаа Монгол улсын хувьд ч олон улсын хөрөнгө оруулагч нарыг татах боломжтойг тэд хэлж байсан. Тус компани анх байгууллагдахдаа найдваргийн өр зээлд хөрөнгө оруулах чиглэлээр байгуулагдаж байсан тул энэ чиглэлийн хөрөнгө оруулагч нартай холбох боломжтойг хэлсэн. Магадгүй манай улсын эдийн засгийн хүндрэлийг давах нэг гарцсан найдвартай хөрөнгө оруулагчид за санхүүгийн маш туршлагатай зөвлөх компаниудтай холбоо тогтоож чадвал боломж байгааг дээрх уулзалтууд нотолж байна. Цагаард мэдээллийн хөтөлбөрийг сонгоосж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Гялгаруутыг бид нэг удаа ашиглаад хогийн савнд хийдэг. Хаягдсан гялгаруут байгальд задарч устж өгөө болтлоо 100-аас 500 жил болдог байна. Энэ нь байгальд дэлхийд хор хөнөөлтгөөс гадна мөн хүний эрүүл мэндэд ихээхэн хор уршигтай байдаг байна. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага гялгаруутнаас татгалзнаар 50 гаруй төрлийн хавдар болон хортой байдаг гэдгийг энэхүү зөвлөмжийг гаргасан байна. Цагийн хүрээд энэ сэдвийг сэтгүүл Сүхбаатарын бэлтгэснээр та бүхэнд хүргэж байна. Орой мэд хүргэе үзэгчтэй. Улаанбаатарын гудамж талбайгаас эхлээд хөдөө орон нутгийн зам хүртэл үргэлжилдэг гялгар уут, гялгар цаас бол нийт хог хаягдлын 20 орчим хувийг эзэлдэг юм байна манай улсын. За энэ гялгар уутны хэрэглээ бол одоо байнга өсөж байгаа. За иргэд бол 100-аас 200 төгрөгөөр худалдаж авсан энэ гялгар уут торыг бол 6-аас 12 цаг ашиглаад л одоо хогонд хайдаг. Ингэснээр манай улс ийм болон байгаль орчинд бол одоо хамгийн удаан хадгалагддаг хор хөнөөлттэй ийм хог хаягдлыг маш богино хугацаанд бид нэр үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Гялгар уутны хэрэглээнээс авсан судалгаанаас үзэхэд бол нэг иргэн дунджаар 7 хоногт нэг удаа гялгар уутыг хэрэглээндээ бол худалдаж авдаг гэсэн тооцоо судалгааг бас гаргасан байдаг юм байна. Улаанбаатар хотод жишээлбэл 380 мянган өрх байна. Өрх бүр 7 хоногт нэг удаа л дэлгүүр ордог гэж үзвэл хадгалаад хамгийн хямдаа энэ гялгар уут бол 100 төгрөг байгаа. Тэгэхээр нөгөө 380 мянган өрх маань 7 хоногоор 100 төгрөг үржүүлэхээр 38 сая төгрөгийг бид нар гялгар уутанд зарцуулаад зөвхөн 7 хоног нэг үе 5 мянгаар ингээ гялгар уут аваад байгаль орчин ирээдүйн үр хойчтой ингээ хор хохирол учруулах энэ химийн нэгдлийг ингээ аваад явах уу нөгөө ингээ даван хэрэглээндээ ингээ шилжээд явахсан дээрөө гэдгийг ярьж байгаа юм. Одоо та бүхэнд хэдэн тоо мэдээлэл хүргэе. За 2015 оны 1-р сарын байдлаар манай улс 65 сая ширхэг ийм гялгар уут худалдаж авч байсан. Үүнд 6 сая доллар зарцуулж байсан гэсэн мэдээлэл байсан. За энэ бол хамгийн сүүлийн мэдээлэл байгаа. За 2014 оны судалгааг үзэхэд бол энэ үзүүлэлт бол харьцангуй бага байсан. За 2014 онд 40 гаруй сая ширхэг гялгар уут худалдаж аваад за түүндээ бол 1.6 сая доллар зарцуулж байсан гэсэн мэдээлэл байгаа. Гэтэл гялгар уутанд зарцуулж байгаа мөнгөнд 1 жилийн дотор ихэд 6 дахин өссөн байгааг энэ судалгаанаас та бүхэн харж болно. Энгийн жишээгээр хэлэхэд бид орой хүүхдүүдэд цэцэрлэгээд
хаас авах бүртээ нэг удаагийн юм оловчтой хэрэгэлдэг байгаа. Хотын хэмжээнд дэлхийд 92,900 гаруй хүүхэд цэцэрлэгээр одоо хүмүүждэг. Энэ бүх хүүхдүүдийн эцэг эхчүүд ийм хэмжээний мөнгө зарцуулж ийн гэдэг бол маш их тоон үзүүлэлт гарна. За манай улс жилдээ бол зөвхөн цэцэрлэгийн нэг удаагийн оловчт дэлхийд 4 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн ийм тоон судалгааг бол бас танилцуулж ирсэн юм аа. Урд төрсөөс орж ирж байгаа гялгар уутнууд бол хүнд металл, савханцрын бохирдол ихтэй байна гэсэн судалгаанууд байгаа. Тэгэхээр бид нар энэний яралтай энэ гялгар уутны талаараа эргэцүүлж харж төр засаг маань ч гэсэн анхааралтай авахгүй бол иргэдэн маань энэ гялгар уутаа багасгах хөдөлгөөн санаачлах нэгдэхгүй бол бид нар өнөөдөр ирээдүйн хойч маань гялгар уутан хогон дунд байх нэ гэдгийг л бид нар өнөөдөр бодох хэрэгтэй. 2016-аас 20 оны мөрөн хөтөлбөрийн төлөвлөлт үйл ажиллагаа харж байхад бол хүнс хөдөөж байгаа яамнаас бол энэ сав баглаа бодол ялангуяа энэ хүнсний зориултаа гялгар уут зам хувцар савны хэрэглэх хязгаарлах дээр бол тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахаар ингэж явж байгаа юм лээ. Энэ хөтөлбөрийн одоо гол агуулга зорилго бол бас манай яамнаас хэрэгжүүлж байгаа ногоон хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд бас сууж өгсөн зорилт байгаа. За манай улсын хилээр орж ирсэн гялгар уут бол хилээр бол эргэж гарах тохиолдол байдгүй. За Монгол оронд л одоо хог хаягдл болж үлдэж байгааг бол хэлж байлаа. Учир нь бүгд найрамдагчдад ард улс уу манай урд хөрш 5 жилийн өмнөөс эхлээд нэг удаагийн гялгар уутны хэрэглээг буюу 0.25 мм-аас нимгэн гялгар уутыг бол одоо хэрэглээндээ бүрэн хоригдсон. Европын улс орнууд мөн хилээр нь гялгар уут оруулж ирэх тохиолдолд бол өндөр хэмжээний татвар ногдуулдаг. Харин одоогийн байдлаар бол манай улсын хилээр л бол ийм бага үнэтэй хямдхан ийм гялгар уут орж ирж байгаа. Энэ хэрээр бол хэрэглээ бол байн өсөж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Олон улсын жишгээр бол за дааван уутыг л одоо хэрэглээндээ нэвтрүүлэхийг илүүд үздэг. Энийг бол татварын бодлогоор бол дэмждэг юм байна. За дааван уут гэдэг бол байгаль орчинд одоо ээлтгээс гадна хүний эрүүл мэндэд бол ашиг тусдаг хэлж байгаа юм. Манай улсд бол энэ төслийг бол бага хэмжээнд бол хэрэгжүүлж байгаа. Гэвч одоо тодорхой хэмжээнд өргөн хэрэглээг бол хамарч чадаагүйгааг холбогдох хүмүүс хэлж байсан юм аа. Бид энэ удаа цагийн хүрт хөтөлбөрөөрөө гялгар уутны хэрэглээг хөндлөө. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулахар болсон байна. За мөн цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулга, дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд улсын хуралд өргөн барихар болсон. Хуулийн төсөл батлагдсанаар дотоодын цэргийг сэргээн байгуулж цагдаагийн албан хаагч хууль бус үүрэг даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй боллоо гэдгийг засгийн газраас мэдээлсэн байна. Цагдаагийн албаны тухай хуулийг шинжилсэн найруулга, дотоод цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, албан хаагчийг өрөвдөлтэй, доктор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, хүний эрх чөлөөг дээдлэн хүнддэг, албаны чигүүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд эрх чөлөөнд халддаг байх эрх зүй орчныг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. Өнөөдөр хуралдаанаар бол цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцээд улсын их хурлд өргөн мэдүүлэхээр шийдлээ. Тэгэхээр энэ хуулийн гол одоо өмнөх хуулиудаас ялгаатай талын талаар бас товч зүйл хэлье. Өөрөөр хэлбэл хуучин бол цагдаагийн байгууллагын тухай хууль гээд цагдаагийн байгууллагын бүт зохион байгуулалт, албан хаагч эрх зүйн байдал гээд ийм зүйлийг зохицуулсан хуулийг бид нар урд нь санаалж батлуулж ирсэн бол энэ удаагийн хууль бол урд хуулиудаас бол зарчмын шинжтэй ялгаатай байгаа. Тэр нь юу гэхээр бол үндсэндээ энэ хуулийн бол цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх үүрэг тодорхой үйл ажиллагааг ямар журам үндслийн дагуу явуулахыг нэлээд тодорхой тусгасан байгаа. За мөн одоо цагдаагийн албан хаагч бол хүний эрхийг хамгаалах үүрэгтэйгээд тунхагласан тийм зарчмыг ярьдаг байсан бол энэ удаа бол хэрвээ одоо хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээг бол ямар хариуцлага хүлээх гэдгийг бол нэлээд тодорхой тусгаж үүргийг нь бол нэлээд наривчилсан байгаа. За мөн цэргийн албан хаагчдын урд нь иргэний байгууллагад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийн хугацааг 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож тэтгэврийг нэмэгдүүлэн тооцох зориултыг 2010 онд холбогдох хуульд тусгасан байсан. Хууль зааснаар албан хаагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсний дараа энгийнээр ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа цэргийн албан хааснаар тооцоолж тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолохоор хойлогдож байсан юм а. Энэ нь цэргийн албан хаагч болон эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагын хооронд маргаан үүсгэж хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар нэгдсэн ойлголт хүрч чадалгүй тэтгэвэр тогтоох, тэтгэврээ өөрчлөлт тогтоолоход цаг хугацаа алдаж хүндрэл зэрэгдэл үүсгэж байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Үүнээс гадна Барзил Индонезид цугаа элчин сайдын яамыг татан буулгаж Шанхайд консулын газар нээхээр болсон байна. Цэргийн албанд ажиллаж байгаа хүмүүсүүд маань одоо эмэгтэй 55, эрэгтэй 60 хүрчээж одоо тэтгэврээ тогтоолох ийм хүндрэлтэй нөхцөл байдлууд зөвхөн би нэг жишээ хэлж штэ. Ийм нөхцөл байдлууд бий болсон л доо. Тэгэхээр зэрэг өнөөдөр бол энэ цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар засгийн газрын хуралдаанаар одоо гишүүд маань засгийн газрын хуралдаанд дэмжлээ. Тэгээ ингээд энэ өөрчлөлт орчих юм бол одоо цэргийн албан хаагчд маань тэр энгийн байгууллага шилжиж ажилласан
энэ хугацааг нь бол цэргийн тэтгэвэр хэмжээний тухай хуулиар зохицуулж тэтгэврийн тогтоох учраас хуулийнхаа хүрээнд 20 жил эмэгтэй бол эрэгтэй бол 25 жил ажилласнараа шууд одоо тэтгэврээ аваад явах ийм боломж бүрдэж байгаа. Индонез улсад суугаа элчин сайдын яам, Бразил улсад суугаа элчин сайдын яамыг татан буулгая. Осакад байгаа консулын газар, мөн хайларт ажиллаж байгаа консулын газрыг татан буулгая гэсэн шийдвэр гаргалаа. Ямар үндсэлтэй вэ гэхээр нэгдүгээрт улсын их хурлаас за юуны өмнө төсвийн байнгын хорооноос, аюулгүй байдал гадаад дуудлагын байнгын хорооноос 2017 онд болцоогоор хэмжилт гаргах, зарим нэгэн дипломатологийн газруудын үйл ажиллагааны ач холбогдлыг эргэж харах. За ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол төдийлөн ач холбогдлоо гэж үзэж байгаа бол татан болох асуудлыг оруулж ирээрэй гэж үүрэг даалгавар болгосон. Энэний дагуу бид нар Индонез, Бразилийн элчин сайдын яамдуудыг татан болгоё гэсэн шийдвэрийг оруулж байна. За түүнчлэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг засгийн газраас дэмжсэн байна. Тодруулж хэлбэл авилга өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага тооцдог болох. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ялын бодлогыг дахин хянаж 20 хайлын доод хугацааг 6 сар болгон өөрчлөхийг засгийн газраас дэмжижээ. Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хангахад төрийн бус байгууллага Эрдэнэтийн судлаачид цаашлаад иргэн бүрийн оролцоо чухал. Үүний тулд харин салбар бүртийн юуг анхаарах, үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгүй болгож хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагаас ямар бодлого баримтлах ёстой талаар холбогдох албаныхан зөвлөлдлөө. Энэ асуудлаар мөн Эрдэнэтч судалгаа шинжилгээнийхээ дүнг танилцуулсан юм. Манайх шиг цөөнхөн амтай хүчирхэг хоёр улсын дунд оршдог эдийн засаг султай орны хувьд аюулгүй байдлын асуудал олон жилийн турш хурцаар яригдж ирсэн. Цаашид ч анхаарах асуудлын нэг гэдгийг хуралд оролцогчид онцолж байгаа юм. Монгол улсын уламжлалт 3 дахь түнш орнуудынхаа харьцааг яаж цааш нь үргэлжлүүлэх вэ? Гэт бидэрт олон асуудал одоо тулгарч байна. Тэгэхээр энэ бүгдийг юу гэж хэлж байгаа гэвэл энэ бол Монгол улсын аюулгүй байдал учирж байгаа эрсдлүүд, энэ шинэ нөхцөл байдлыг бид урьдчилан харах, үүнийг тооцоолох, улмаар төр засгийнхаа бодлого тусгах, эрдэмтэн мэргэдийн одоо энэ санаа бодол, ялангуяа онл практикийн хурлууд маш одоо ач холбогдолтой. Жижиг эрсдлээс болж үүсэж байгаа үзэгдэл үр дагавар бүрийг үндэсний аюулгүй байдалтай холбох нь бас учир дутагдaltaй. Гэхдээ үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс жижиг асуудал гэж орхиж болохгүй гэсэн асуудал. Ийм учраас энэ энгийн зүйлээс үндэсний аюулгүй байдлын гадаад дотоод аюулгүй байдалтай холбоотой судлаач эрдэмтдийн шинжилгээ ухааны арга зүгээр судалсан илтгэлийг тавьж хэлцүүлж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагааг хангах нь хэвлэл мэдээллийн салбар дахь мэдээллийн аюулгүй байдал, хүн амын нутагшилт суурьшлийн бодлого, хүнсний баталгаат хангамж, хүн ам дахь цусны ойртолтын өнөөгийн түвшин, геополитикийн аюулгүй байдал зэрэг тулгамдсан олон сэдвээр энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд дүгнэлтээ хийсэн юм. Үүнээс геополитикийн аюулгүй байдал дээр хэрхэн анхаарах ёстойг судлаач профессор Уланбаяр ингэж тайлбарллаа. Өрөндөө орнд эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор Оросын холбооны улсын Алс орнуудын хятадыг чиглэсэн бодлого бол маш хэрчимжиж байна. За энэ бол Монгол улсын геополитикийн байшлийн ач холбогдлого нэгдүгürt бол өөрөсгөж байна. А хоёрдугаарт бол Блумбергийн тэмдэглэснээр Монголын газар дор бол 1.3 их найд ам долларын байгалийн биелэг байна. За энэ бүх хүчин зүйлүүд бол Монгол улсын гадаад нөхцөл байдлыг бол ихээхэн бол өөрчилж байна. Эрдэм шинжилгээний баг хурлын зорилго нь хуулийн байгууллагынхан эрдэмтэн судлаачтай мэдээлэл солилцож, аюулгүй байдал судлалын тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг ярилцах юм. Хоёр салбар хуралдсан энэхүү эрдэм шинжилгээний хурал мэргэжлийн байгууллагуудаас гадна 30 гаруй төрийн бас байгууллага эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг 600 гаруй хүн оролцсон юм а. Бид овгоо мэдгээ байсан. Анх дахь хуулиа баталж бүгд найрамд тулсаа тунхагласан түүхт ойн өнөөдөр Индонез улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам Монголын соёлын төвийг Индонезийн баруун Жава арлын Кангжунг Лесун хэмээх одоо эдийн засгийн тусгай бүсэд нээсэн байна.
Танжин Лэсэн хэмээх аялал амралт жуулчлалын тусгай бүс нь Энтгийн далайн эрэгт байрладаг. Тэр ч утгаараа Индонез улсад байгуулагдаж байгаа Монголын соёлын төв нь Индонез төдийгүй гадаад далайн чандад орших улс орнуудад Монголын төг соёлыг таниулан сурталчилж байна. За Монголын гих тодтголтой олон улсын чанартай арга хэмжээнүүд энэ төвийг түшиглэн зохион байгуулагдана. Хотгон хэлбэрээр баригдсан энэ төв нь зүүн Азад анхных болж байгаа юм а. Бид нар бол альва нэгэн соёлын арга хэмжээг одоо зохион байгуулахдаа зөвхөн одоо Индонезийн нийслэл томоохон одоо хотын нэг 26 сая хүн амтай ийм том хот Жакартад бас соёлын арга хэмжээ зохиогоос гадна орон нутгийн иргэдэд илүү ойртож орон нутгийн одоо иргэдэд илүү Монголынхаа талаас сурталчлаг хийвэл одоо энэ гэр дээрээ энэ соёлын төв дээрээ түшгэлж үйл ажиллагаа явуулах нь бол хамгийн одоо зохимжтой юм байна. Монголын соёлын төвийг барьж байгуулах санаачлагыг тэрбээр анх гаргасан бөгөөд Индонезийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Хотгоны гэр өргөөнүүдийн мод модон эдлэл, эсгий туурга, гэрт байрлах эд үлгийн зүйлсийг бүгдийг Монголын аж ахуй нэгж хувь хүний тусламжтайгаар бүрдүүлсэн байна. Цаашдаа хоёр орны хооронд соёлын маш том солилцоо явагдана гэдэгт би ерөөсөө эргэлзэхгүй байна. Төвийн үйл ажиллагааг агуулгын хувьд баяжуулах зорилгоор Индонез тогооч нарыг Монгол хоол хийх сургалтанд хамруулсан. За ангиснэр тус улсын аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа тогоочид эрсэн зочид төлөөлөгчдийг Монгол хоолоор дайлан Монгол ёсыг түгээх нэг алхам болж байна. Танжин Лэсэн хэмээх энэ газарт ирж байгаа Индонезийн болон бус гадаадын олон жуулчид ирдэг. Тэд Монголын тухай мэдлэг боловсролтой болоход Монгол эдийн ундаа хоол хүнсийг амталж, Монгол хувцас хэрэглээг өмсөж үзэх, Монголын соёлтой танилцах эдгээр чиглэлээр бид илүү их идэвх чармаалтай ажиллах болно. Монголын соёлын төв хотгоны бүтээн байгуулалт 2017 оны 12 дугаар сард бүрэн дуусах юм а. Өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн 10 дугаар сар хүртэл хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн буурч зах зээлд дефляц үүсэт байсан. Тэгвэл одоо инфляц бий болж бараа бүтээгдэхүүний үн өсөд байна. Дефляц үүсэж байгаа шалтгаан нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотойг эдийн засагчид хэллээ. За өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудтай адил иргэдийнх нь хэрэглээ хансантай холбоогүй юм байна. Тэгвэл 11 дугаар сард инфляц ийм хэмжээнд хүрчээ. Манай цар алган гаргадаг мэдээгээр хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн түвшин 2016 оны 11 дугаар сарын байдлаар өмнөх сартайгаар харьцуулахад 1.5%-аар өссөн байгаа. Анхны бүлгийн үн улс орон дээр бага зэргийн бууралттай байгаа боловч хүнсний ногооны үн бас өссөн юм хандлагатай байгаа. Хэрэглээний үнийн индекс жилийн өсөлтөнд бол 1.2%-тай байгаа. Манай улсын иргэдийн 70% сартаа 900 мянган төгрөгнөөс доош цалинтай. Үүнээс 20% сард 300 мянгаас 500 мянган төгрөг авдаг байна. За авч байгаа цалин нь ханшийн өсөлтөнд дарлуулж 900 мянган төгрөгийн цалинтай хүн 360 орчим долларын цалин авдаг болжээ. Орлого нь нэмэгдээгүйч өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үн өснө нь иргэдийн амжиргаанд шууд нөлөөлж байна. Би нэг 10 хоногийн өмнө системагийн боовнуудаас авах орнууд яг 1850 сүйт зардаг гэсэн бол одоо ирж байгаа нь 1920 төгрөг дэлгүүрүүд 2200-аар зарж шийтэл байна. Наазах тэг өөжийн боовнууд айгүй үнэтэй болсон байна. Система тэгэд 9 чихэр хамгийн их үнэтэй байна. Өнөөдөр дэлгүүр томоохон захын лангуун дээрх бараа бүтээгдэхүүний борлуулалт багасныг худалдаачид хэлж байна. Жин туул нэмэгдсэн, талах чихэр өгөөж мөгөөж яг 100 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгээд ер нь бас үйлдвэрүүд нь ер нь 200-300-аар ер нь л нэмэгдсэн. Система бас нэмэгдсэн шин. Үйлдвэрүүд нэмээд л нэгээ дагаал бараг нэмээд идэм шүү. Тэр сахар махра доллараар авдаг юм шүү. Сүүлийн нэг сар марын хугацаанд л нэмэгдэж байгаа. 280 зардаг өндө 320 тэгээд бөөн 300 тал явж шин. Одоо саяын дээр долларын яаны өсөлтийн үнээс л болоод ах шиг л юм. Тэгээ компаниуд нэмээд дараад яах аргагүй бид нэг 20 цасаа нэмэн ш. Тийм л зарилцтай ш. Бас айвар нэмэгдсэн. Бид нар ч гэсэн бараа авахд хүндрэлтэй байна. Нийлээ хүндэлж байна. Бүгд бид нар бараагаа авахд энэ чинь 10-ыг авдаг гэсэн бол 5-ыг авна. Хайрцагаар нь авдаг гэсэн бол хувааж авна. Тэгжээж нэг ганцхан бид нар юм хийж байгаа улсууд ингэж яхад юм хийгээг улсууд яаж амьдрах юм? За яг хагас жилийн өмнө 1 Америк доллар 1970 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2483 төгрөгтэй тэнцэж байна. Өөрөөр хэлбэл 1 долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж 500 гаруй төгрөг үн цэнэгүй цаас болж хувирчээ. Авч хэрэгжүүлэх гол арга зам маань иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бүтцийг сайжруулах дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний төрөнд бол юуны өмнө бидний их зүйлүүдийн томоохон төслүүдийг яаралтай зөв Монголын талд ашигтайгаар хөдөлгөхийн арга замыг л илэрхийлэх.
Тэгээд урт хугацаанд ер нь эдийн засгийн бүтцийг зөв сайжруулах хэрэгтэй. Өмнөх алдаагаа давталгүйгээр. Өөдрөгөр харуул эх онд эдийн засгийн өсөлт 3-5% хүрнэ гэж засгийн газар тайлбарлаж байгаа. Бид эхлээд валютын орох урсгалаа нээх ёстой. Энэ нь эргэн дорж дулмаагийн худалдан авах элсэн чихэр талах будааны үн огцом өсөхгүй байх нэг хөшүүрэг гэдэгтээ эдийн засагчид санал нэг байна. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны гишүүд Хөгжлийн банкны асуудлаар засгийн газрын холбогдох ажлын хэсгийнхний гаргасан санал дүгнэлтэд танилцлаа. Засгийн газрын ажлын хэсгийн хувьд Хөгжлийн банкны 2011-ээс 2015 оны үйл ажиллагааны байдалд шалгалт хийсэн байна. Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтээс үзвэл Хөгжлийн банк 2011 оноос 2015 он хүртэлх хугацаанд нийт 6.1 их 80 төгрөгийн их үүсвэрийг төвлөрүүлж 5.5 их 80 төгрөгийн зээлийг олгосон байна. За Хөгжлийн банк зээл олгохдоо олон хууль дүрм журам стандартыг зөрчсөн, хууль дээдлэх ёс алдагдсан гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргаад байгаа юм. За энэ талаар хууль зүйн дотоод хэргийн дэд сайд инквайр тайлбар өглөө. Засгийн газрынхаа бас хяналтаас ч гарсан сүүлдээ одоо бүр сайднаар тодорхой сайднаар бол одоо эдийн засгийн хөгжлийн энэ хөтөлбөрүүдийг бол Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхийг бол холбогдох журмуудыг баталдаг ийм болж ирсэн байгаа. За засгийн газрын ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлтээр бол Хөгжлийн банкнаас 1.3 их 80 төгрөгийн зөрчлийг илрүүлээд байгаа. За зээл олголт тооцоо судалгаагүй хийгдснээс болоод санхүүгийн сахилга баттыг хийхэн алдагдсан. За зээл олголт тооцоо судалгаагүй хийгдсэн. За бас санхүүгийн сахилга баттыг хийхэн алдагдсан. За эцэстээ Хөгжлийн банкнд эрсдэл бий болоод байна гэдгийг Монгол банкны ахлах хянан шалгагч Айдл биш тайлбарлаж байна. Шалга өдрөөс буюу дээр дурдсан 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны эхний улирлыг дуустал хугацаанд иргэн төлөгдөх ёстой дээрх 1.2 тэрбум төгрөгийн зээлийн иргэн төлөгдөхгүй байх магадлал маш өндөр байна. Гэтэл Хөгжлийн банк нь 2017 оны 3 дугаар сард 580 сая $5 дунд хугацааны евро өрийн бичгийг бүрэн төлөх ёстой. Өөрөөр хэлбэл зээл иргэн төлөгдөхгүй эрсдэлд орсон нь дунд хугацааны евро өрийн бичгийг төлж чадахгүй төрөхээр байна. За Хөгжлийн банк засгийн газрын тогтоол гараагүй бас улсын их хурлаар батлуулаагүй хэрнээ зарим зээлийг олгосон. За санхүүгийн сахилга батгүй олон зөвл дур зоргоор хандсан гэж улсын их хурлын гишүүн инквайр үзэж байна. Одоо 300 сая төгрөгийн өртгөөр хийхээр гэрээ хийгдсэн зам өөрчлөлт ороод 4.3 дахин өндөр өртөгтэйгээр 1.3 тэрбум болж өсөөл өөрчлөлт явсан байна. 440 сая төгрөгийн гэрээтэй замын ажлыг л бас өөрчлөөл тэрбум 895 сая болгоод өөрчлөөл хийсэн ажлаар гэж. Тэгэл энэ болгонд нь дандаа нөгөө улс төрчтэй холбоотой компаниуд. Харин засгийн газрын ажлын хэсэг Хөгжлийн банкнд улс төрийн зорилгоор шалгалт хийж мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Улсын их хурл дүгнэлтийг хэлцэх ёсгүй гэсэн байр сууриас улсын их хурлд харсан намын бүлэг хандж байна. За гишүүн Эрдэнийн хувьд евро бондын зарцуулалтаа олгох асуудлыг хөндлөө. Евро бондын зээл болох $580 сая зээл 17 онд төлөгдөх ёстой 3 сард. За энэ зээлийн одоо зарцуулалт дээр яг ямар хяналт шалгалт хийсэн юм бэ? Энэ зээлийг түрүүн инквайр гишүүн хэлэхдээ бол нэгж төгрөг үрээгүй бүтнээр нь арс намын засгийн газар хэлж өгсөн гэж баримтаа ярьж байна. За Хөгжлийн банкнд сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон улсын их хурл засгийн газрын зүгээс нийтдээ 6 удаагийн шалгалт хийгдсэн. Тухайн шалгалтуудаар адилхан зөрчлүүд илэрсэн гэдгийг ч улсын их хурлын гишүүн Инк Хамгалан хэлж байна. Засгийн газрын тогтоолгүй улсын их хурл батлуулаагүй төслийг санхүүжүүлсэн үү? Санхүүжүүлсэн. Засгийн газрын тогтоолыг та нар засцсан байгаа шүү. Энэ гэмт хэрэг шүү. Засгийн газрын тогтоолыг та нар засцсан байгаа. Энэ гэмт хэрэг. Өнөөдөр эн чинь цагдаагийн байгууллагад би энэ бичиг баримтуудыг өгсөн байж байгаа. Ингээд засаа та нар хууль бусаар санхүүжилт олгосон. Фортуна гэдэг хүн тендерийн хуульгүйгээр өөрөө санхүүжүүлэх журам гэж батлаад ямар ч тендергүйгээр энэ санхүүжилтүүдийг хийсэн үү? Хийсэн. Хөгжлийн банк 2 жилийн хугацаанд дотоодын аудитгүй ажилласан уу? Ажилласан. Ийм дүгнэлтүүд чинь гарч байгаа шүү дээ. Төсөв төртгийн баг дүнгээр авчаад дүнгээ авахаараа 3 дахин өндөр үнэтэй авцсан. Тендер ялгахдаа тусгай зөвшөөрлгүйгээр тендер ялчаад тэгээд ингээд юугаа авцсан, дараа нь мөнгө авцсан ийм зөрчлүүд л байна шүү дээ. Энэс юунаас нь айгаад байгаа. Энийг зөвмөр хууль хяналтын байгууллагад нь шилжүүлээ шалгуулчих л да.
За засгийн газрын ажлын хэсгийнхний тайлбарлаж байгаагаар бол хөгжлийн банктай холбогдох зарим асуудлыг шалгуулахаар авилгатаа тэмцэх газарт хандсан. За бас төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд мэргэжлийн байгууллагууд шалгалт хийхээр болсон байна. За цаашид хөгжлийн банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий гэдэг тухайд ч улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Одоо та бүхэнд хөдөө орон нутгаас манай сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээлэлээс хүргэе. За нэг өрөөнд 2-оос 4 хүүхэд хэвтэн эмчлүүлэх стандарттай Дорногов аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Тэгэхээр хүүхдийн улиралд хүүхдүүдийн ханиад нь хурдан хүндэрч байгаа учраас цаг алдалгүй өрхийн эмнэлэгтээ хандаж зааврын дагуу эмчлэхийг эмч нар анхааруулж байна. Хүүхдийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад томооны гаралт нэмэгдэж, хурдан хүндэрч уушигны хатгалгаа болж байна. Хүүхдүүд ихэвчлэн амьсгаадсан, за нүдэн нуухтай, хоолой нь сөнг, хоол нь дургүй болсон, бөөлжсөн, өндөр халуурсан ханиадтай гих зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа юм байна. За дээрх шинж тэмдгүүд богино хугацаанд хүндэрч байгаа учраас өрхийн эмнэлэгтээ яаралтай үзүүж, урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эмч нар зөвлөлөө. Хүүхдүүдийн хоолтын байдал бас анхаарахгүй бол ундаа чихрээ уулгаал бичээний идүүлэл манай хүүхд хоол иддэггүй штэ л гэдэг. Тэгээ хоол иддэггүй болохоор зэрэг хүүхдүүдийн дархлаа айгүй юм уу? Тэгэл дархлаа дэмжих гадуур тансрын фактор ч юм янз бүрийн юм ингээд тэрийн өндөр үнэтэй хүмүүс авч өгч чадахгүй. Өөртөө тэр дархлааных нь нэм үнэтэй болохоос авч өгч чадахгүй. Тэгэл хоол ундаар дархлаа дэмжихгүй бол хүүхдүүдийн дархлаа мэдээ суул байна. Тийм болохоор тийм дархлаа суултай дахин өгдөг хандлагатай хүүхдүүд бол хажуугаар нэг ханиадтай зүрхтэл баг хатгаа авчаад ирж штэ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 2 эмч, 6 совилогч, 2 ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж байна. За учир нь хүчин чадлаараа 25 хүүхдийн ортой тасагт 40 хүүхэд эмчлүүлж байгаа. За доторын тасагт нэмэлтээр 10 ор тавьжээ. Харин амбулаторт өдөрт дунджаар 40 гаруй хүүхэд үзлэг хийлгэж байгаа юм байна. Иймд эцэг эхчүүд ханиадтай хүүхдээ цэцэрлэгт өгөхгүй байх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, бага насны хүүхдээ цэвэр агаарт авч гарахыг эмч нар зөвлөж байна. За сүүлийн 3 жилд Дорногов аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа даахгүй яг ийм нөхцөл байдалтай ажилласаар байгаамаа. Бид таахан дотоод үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. Одоо та бүхэн манай мэдээллийн хөтөлбөрийн дараагийн хэсэг болох олон улсын үйл амьдралын мэдээ хүлээн авна. Үзэгчдээ орой минь дүргий та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнсөн үйл явдал мэдээлэлээс хүргэе. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний энэ сарын 15-наас 16-нд Японтой их айлчил хоёр талын харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт чухал ач холбогдолтой гэж Японд зугаа Оросын улбаны улсын элчин сайд Евгений Афанасьев мэдгдлээ. Маргааш эхлэх айлчлалын дүнд энэ сард за зөвхөн энэ сард гэлтгүү цаашиж хоёр орны харилцаа ураг шахих нь гарцаагүй. Энэ бол манай хоёр орны харилцааны чухал үе шат. Ийм өндөр түвшний айлчлал зөвхөн үүгээр дуусахгүй цаашиж болно. Гэхдээ манай хоёр орон хоорондын харилцааг одоо хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ талууд аажим ажмаар урагшлах нь чухал гэж элчин сайд хэлж байна. За ноён Афанасьев газар нутгийн маргааныг хөндөж хэлэхдээ хоёр тал энэ тал дээр яриа хэлцээ хийж шийдвэрлэж арга хэмжээ армыг бол илэрхийлж байна гэсэн. За мэдээж хэрэг энэ асуудлыг хин хиндэ ашигтайгаар шийдэхэд манай талаас ч тэр Японы талаас ч гэсэн асар их хүч хамаалт тавих хэрэгтэй гэдгийг элчин сайд онцолж байна. Бидний үзэж байгаагаар хоёр талын харилцааг бүх салбарт хөгжүүлж нэг нэгэндээ харилцан итгэх итгэлцлийг бэхжүүлж байж энэ ноцтой асуудлыг шийдлийг одоо ураг шахиулах боломжтой гэж Оросын дипломат хэлж байна. Америк нэгдсэн улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн даргын албанд дэвшүүлж байгаа газрын тосны Exxon Mobil компани тэргүүн Rex Tillerson бол туршлагатай мэргэжсэн хүн төдийгүй ерөнхийлөгч Путинтэй сайн харилцаатай хүний нэг гэж ерөнхийлөгчийн туслах Ушаков мэдгдлээ. За Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров ч гэсэн Tillerson Трамп нарын бодит өөртөө итгэлтэй үзэл бодлыг магтсан байна. За Rex Tillerson-ыг төрийн нарийн бичгийн даргаар томилж магадгүй тухай мэдээ цацагдмагц Оросын өндөр зэндааны хэд хэдэн төшмөл Москва Вашингтоны харилцаа сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм а. За Ушаков энэ талаар хэлэхдээ зөвхөн ерөнхийлөгч гэлтгүй Оросын бусад одоо албаны хүмүүс ч гэсэн энэ хүнтэй ажил төрлийн сайн харилцаатай. За Оросууд энэ хүнийг өөрийн гэсэн үзэл бодолтой альвааг өөрийн нүд дээрээ харж байж шийдвэр гаргадаг хүн хэмээн үнэлдэг гэсэн юм.
За Трампын баг өнгөрсөн мегмар гарагт газрын тосны Exxon Mobil компанийн одоо захирлуудын зөвлөлийн дарга болон компани гүйцэтгэх захирлыг Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараагаар томилох болсныг зарласан юм а. За Трамп өөрөө шийдвэрээ нотолж за энэ талаар Twitter хуудсандаа бичгтээ Тиллерсоныг бизнесийн ертөнцид одоо ертөнцид дэх агуу удирдагчийн нэг гэсэн юм байна. За Америк нэгдсэн улсад Тиллерсоныг төрийн нарийн бичгийн дарга болгох гэсэн мэдээлэл баггүй шүүмжлэл дагуулж байгаа. За тэр байтугай бүгд найрамдах намын сенатчид ч гэсэн энэ томилолтод нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа юм а. За тухайлбал Сенат Джон Маккейн, Марко Рубио нар Exxon Mobil-ийн тэргүүн Путинтэй ямар харилцаатай байдгийг сануулж Владимир Путиний найз гэдэг бол Америкийн төрийн нарийн бичгийн дарга байх ёстой тодорхойлт биш. За бас арай өөр зүйл сонсно гэдэгт найдаж байсан. Харамсалтай тийм зүйл болсонгүй гэдгийг хэлж байх жишээтэй. Америк нэгдсэн улсад энэ томилгоонд шүүмжлэлтэй хандаж байхад Оросууд Тиллерсоныг нас нам суусан ажил хэрэгээ үүрэгтэй одоо мэрэгжсэн хүн гэж үзэж байгаамаа. Орос улбаны улсад энэ хүнийг 2010 онд найрамдлын одонгоор шагнаж байсан. За Рекс Тиллерсон болон Владимир Путиний харилцаа холбоо тэртээ 1990-ад онд Exxon Mobil компани Сахалин 1 гэдэг төслийн оролцогч болоход эхэлж байсан юм а. За 2012 онд тус компани Оросын Роснефть компанитай Арктикт болон Сибирт газрын тос хамтран олборлох гэрээнд гарын үсэг зурж байсан юм. 2014 онд өрөндийн орнууд Орос улбаны улсын эсрэг хориг тогтоосон чиглэлээ Exxon Mobil компани Роснефть компанитай хамтын ажиллагаагаа таслаагүй үргэлжлүүлсэн. За Путин Тиллерсонаар бусад төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг хэлцэж байсан чиглэлээ харамсалтай зарим нь одоо үнэхээр хэрэгжих аргагүй төслүүд байсан юм. За Францын үндэсний хурал буюу парламентын доод танхим тус улсад 2015 оны 11 дугаар сарын 13-нд Парисын халдлагын дараа тогтоосон онц байдлыг сунгах хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. За онц байдлын дэглэмийг 2017 оны 7 дугаар сарын 15 хүртэл сунгаж байна. За хуулийн төслийг хэлэлцсэн хуралдаан өчигдөр орой эхэлж нэлээд хэдэн цаг үргэлжилсэн юм а. За ерөнхий сайд Бернар Казнёв тэргүүтээ шинэ засгийн газраас боловсруулсан хуулийн төслийг 288 депутат дэмжиж 32 депутат эсрэг санал өгч 5 депутат төдөлдсөн байна. За маргааш хуулийн төсөл Сенатад очино. За Франц улс 2015 оны 11 дугаар сарын 13-ны халдлагын дараа онц байдлын дэглэм зарласан. За эхэндээ онц байдал 3 сар үргэлжилнэ гэж байсан ч эрх баригчид террорист аюул занал өндөр байна гэдгээс шалтгаалж онц байдлыг нэг бус удаа сунгасан юм а. За ингээд хамгийн сүүлд 7 дугаар сарын 14-ний нийт цад үйлдсэн халдлагын дараа онц байдлыг 6 сараар сунгаж өнөөг хүртэл энэ хугацаа бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. За Францын ерөнхийлөгч Франсуа Оланд ч гэсэн онц байдлыг сунгахын төлөө байгаа юм. За тэрээр сая энэ талаар хэлэхдээ би онц байдлыг эх оны 4-р сард болох ерөнхийлөгчийн сонгуул хүртэл сунгахын төлөө байна гэж байгаа юм. За Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат 2017 оны 4-р сарын 23-нд, за 2 дахь шат нь 5-р сарын 7-нд болно. За мөн тус улсад ирэх 2017 оны 6-р сарын 11-18-нд парламентын сонгуул бас болох юм а. Бразилийн Сенат улсын төсвийн зардлын өсөлтийг 20 жилээр танах боломж олгож буй үндсэн хуулинд оруулах нэлээд эргэлзээтэй нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж баталсны дараагаар тус улсын 10-аад мужид жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн боллоо. За нийслэл Бразилийн хотод ихэд эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид автобус шатааж энэ арга хэмжээг дэмжсэн гэж тэдний үзэж байгаа Globo TV-гийн одоо албан контор руу жагсаа явсан байгаа. За хамгийн их хүн ам оршин суудаг Сан Паулу хотод жагсагчид бүс нутгийн томоохон үйлдвэрийн газруудын нэгтгэдэг аль үйлдвэрлэгчдийн одоо холбооны байр руу дайрсан байгаа. За энэ хуулийн төсөл хүчин төгөлдөр болсноор тус улс үндсэндээ 20 жил ард иргэдийнхээ халаасыг нэмгэлнэ гэсэн үг юм а. За Бразилийн одоо сөрөг хүчний нотолж байгаагаар энэ арга хэмжээ эмзэг бүлгийнх нь том цохилт болоо зогсохгүй. Тэргүй төр засгаас тэр болгонд дэмжлэг авч чаддгүй боловсрол эрүүл мэндийн салбарт сөргөөр нөлөөлөх юм байна.
За хуулийн төсөл хүчин төгөлдөр болоход 49 санал авахд хангалттай байсан. Гэтэл 53 сенатч дэмжиж 19 сенатч эсрэг санал өгсөн байгаамаа. За хэдийгээр эрх баригчид сенат хуулийн төслийг бараг санал нэг дэмжинэ гэдэгт найдаж байсан бол 30 саналын зөрүүтэй байгаа нь өнгөрсөн 8 дугаар сарын 31-нд ерөнхийлөгч болсон шинэ ерөнхийлөгч Мишель Темерийн хувьд том ялт юм. За тэрээр зардлыг бууруулснаар улс орноо сүүлийн 11 хэдэн жилд байгаагүй гүнзгий ангалаас дампуурлаас гаргана гэж найдаж байгаа бололтой юм. Америкийн нэгдсэн улсын хувьд эх онд гол аюул занал Орос болон НАТО-гийн орон хооронд сөргөлдөн хурцдсан. За Солонгосын хойгт хямрал хурцсан зэрэг байх болно гэж Нью-Йорк хотын дэргэдэх шуурхай үйл ажиллагааны төвийн шинжээчид 2017 онд анхаарал татах үеч гол аюул занал гэсэн тайландаа бичсэн байна. За энэ зөвлөл 2008 оноос хойш жилийн хугацаанд хурцдаж болох мөргөлдөөнийг нэрлэж дүгнэлт хийдгийн ийм зөвлөл байгаамаа. За энэ онд төвийн мэрэгчднүүд халуун цэг гэж нэрлэж болох 7 үйл явдлыг онцолсон байгаа. За энэ жагсаалтын нэгд нь Оросоос зүүн Европт явуулж байгаа бодлогоос болж Орос болон НАТО-гийн орнууд хооронд санаатай эсвэл санамсаргүй байж болох сөргөлдөөнийг бичсэн байгаа. За хоёрт умар Солонгос цөмийн болон баллистик буужингийн туршилтаа зогсоохгүй байгаагаас үүдсэн Солонгосын хойгийн хямралыг оруулсан байна. За Афганистанд хүчирхийл тогтворгүй байдал бий болсныг шинжээчид 3-т оруулсан байна. За дараа нь энэ жагсаалтад Турк улс Курдийн зэвсгсэн бүлгүүдтэй мөргөлдөж байгаа. За Сирийн мөргөлдөөнд оролцогчдыг гаднаас дэмжиж байгаагаас болж хямрал улам бүр хурцдсан. За Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрт олон хүний аминд хүрсэн террорист халдлагууд болсон зэрэг ийм үйл явдлууд бичигдсэн байгаа. За шуурхай үйл ажиллагааны төвийн дарга Пол Стерс бид жил тутмынхаа тайланд дэлхийд даяар байдлыг тодоргүй болгож болох их сурвалжийг зааж өгөхийг эрмэлздэг. Бид ингэснээр шин засаг захиргаанд эх онд гадаад бодлоготой баримтлах чиг шугамаа эртнээс тодорхойлоход нь тусалдаг гэдгийг онцлон хэлж байна. За бид та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдлаас хүргэлээ. Одоо үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд спортын ертөнцид өрнөж байгаа зарим мэдээллээс үзүүлэхэд боллоо. Дэлхийд дахин өрнөж байгаа спортын үйл амьдралын мэдээллийг манай спортын хөтлөгч Сонинбаяр хүргэнэ. Минь үзэгчтэй Монголын мэдээ сувг өдөр тутмын спортын мэдээ үзүүлж байна. Оросын холбооны улсын Сочи хотноо зохион байгуулагдсан шатрын спортын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 хүртэлх насны ангилалд амжилттай оролцож аваргын алтан медалийг хүртсэн Наранболдын Содвилэгт өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ сарын 2-оос 12-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Сочи хотноо зохион байгуулагдсан сурагчдын 2016 оны шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон оюуны их спортын ирээдүйн шилдэг маструуд өнөөдөр эх орондоо иржээ. 16 дахь удаагийн тэмцээнд 35 улсын 520 гаруй шатарчид оюун ухаанаас өргөжлөлдсөн байна. Монгол улсаа төлөөллийн энэ удаагийн тэмцээнд 14 улсрын шатарч оролцсноос 7 хүртэлх насны нээлттэй ангилалд Наранболдын Содвилэгтхүү дэлхийн аваргын алтан медалийн эзэн болсон билээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид, Монголын шатрын холбооны төлөөлөгчид ухтан авлаа. За шатар яагаад тоглодог вэ? Хэдэн жил тоглож вэ? 2 жил. Шатрын зааж гисэн. Аав. Аавын нэр гэдэг лээ? Наранбол. Багшийн нэр хэм блэ? Элдэн. Анх 5 настайгаас ирсэн. Одоо жил 2 жил үзэж байгаа шатар. Ер нь бол хурц тоглолттой хөвгтэй. Тэгэл ер нь хэр базаач чадсан? Бэлтгэлээ бол одоо 9 сараас 3 сар хичээлдээ явахгүй. Өдөр болгоно шатрын бэлтгэл хийж байсан. Манай клуб бол Монгол 3 дугаар сургууль дээр үндсэн клуб нь байдаг. 3 салбартай. Тэгээд Монгол 3 дугаар сургууль манай клубыг ивент гэсэн Мом Магнит компани хамт олно. Мөн 3 дугаар сургуулийн хамт олонд баярлалаа гэж хэлье. За энэ удаагийн бас тэмцээнд манай хоёр том их мастер засгалжуулагчаар оролцлоо. Өндөө Хатанбаатар, Шарвдарч хоёр. Дээр нь манай Төв санаа, Лавгсүрэн гээд манай хамгийн урдаа барьдаг мастерууд одоо залгам чалаагаа бэлтгэхэд идэвхтэй оролцоод өөрснөө яваад одоо байна гэдэг чинь бол үндэ бүх үеийнхэн энэ шатралуугаа ингээд нэгэн санаа зоригоор орж байгаад би бас их баяртай байна. 7 хүртэлх насны хүүгүүдийн нээлттэй ангилалд Содвилэгтхүү 8 онооны нийлбэрээр дэлхийн аваргаар шалгарсан бол бүгд найрамдах Хятад улсын тамирчин Вэй Шаоши 7.5 оноогоор удаалж
Узбекистаны шатарчин Биг Муратов 7 оноогоор хүрэл медалийг хүртсэн байна. 100 буудал даамын Алтан хүү клубээс Монгол улсын өндөр зэрэгтэй даамчдын дунд финал 2016 тэмцээнийг эхлүүллээ. Алтан хүү клуб 2016 онд нийтдээ 25 тэмцээнийг өөр их орондоо зохион байгуулжээ. Эдгээр тэмцээнүүдэд амжилттай оролцож оноогоор тэргүүлсэн шилдэг 14 даамчин финал 2016 тэмцээнд урилгаар оролцож байна. Үүсэн байгуулагдаад 1 жилийн дотор 25 тэмцээнийг эх орондоо зохион байгуулж идэвхтэй ажилласан Алтан хүү клуб энэ оны сүүлийн тэмцээнээ шилдэгүүдийн финал 2016 нэрийн дор Алдар спорт хорооны байранд зохион байгуулж байна. Алтан хүү клубын нэрмжит энэ оны шилдэг даамчинг тодруулах тэмцээнд урилгаар олон улсын их мастер Монгол улсын гавьяа тэмэрчийн Эрдэнэ Бэлэг, олон улсын их мастер Ган Жаргал, эмэгтэйчүүдийн Аз ТV-ийн хошин аварга Нэм Жаргал, дэлхийн даамын холбооны мастер дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт Сүхбат, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Шарав Жамц нарын тэргүүтээ шилдэг даамчид оролцож байна. За яг хагас ихсэж гэх юм уу өөр бусад тэмцээнүүдээр болохоор сул өрсөлдөгчд болоос таардаг. Энд тэмцээний хувьд ер нь сул өрсөлдөгч гэж байхгүй. Тэгэхээр өрөг болгон л маш хариуцлагатай. Өрөг болгон дээр л маш хямар тоглох учраас хэлж чухал тэмцээн гэж бодож байна. Тэмцээнийг зохион байгуулагч Алтан хүү клубээс энэ онд өөрийн их оронд болсон Аз ТV аварга шалгаруулах тэмцээнд олон улсын их мастер Манлай төрүүлж ТV аварга болсон бол эмэгтэй даамчдаас Нэм Жаргал насан туршидчдын ангилалд төрүүлж Аз ТV-ийн хошин аварга болсон. За мөн өсвөрийн үеэс Ширв Жамц өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. Бид нар үйл ажиллагаа явуулаад одоо яг жилийн дотор өнөөдөр эцсийнхээ юг үр дүн үзэж байна. Энэ хугацаанд бол бид нар бол нийт одоо 25 тэмцээн хийсэн байгаа. Тэгээд энэ тэмцээнээ хийснийхээ үр дүнд бол ерөнхийдөө бол манай энэ тамирчдын маань өсвөр залуучууд одоо насан туршийн тамирчдын маань ур чадвар бол тэмцээнээс тэмцээн их сайжирж байгаа. Энэ болохоор одоо сүүлийн үед болсон энэ Аз ТV аварга дэлхийн аварга тэмцээнүүдэд одоо илт харагдлаа л да сая. 100 буудал даамын Алтан хүү клуб энэ оны 1-р сард даамын олон улсын мастер Аз ТV аварга Манлай, спортын мастер Алтан ууг нарын санаачлагаар үүсэн байгуулагдсан байна. 2016 онд зохион байгуулсан 25 тэмцээндээ давхарцсан тоогоор 1000 гаруй тамирчдыг хамруулжээ. За оны сүүлийн финал 2016 тэмцээн 5 өдрийн турш зохиогдож, тамирчин тус бүр 13 тоглолтыг хийснээр аваргууд нь тодорхой юм байна. Монголын хөнгө атлетикийн холбоо 2016 оны ажил бүтээлээ дүгнэж, энэ оны шилдэгүүдэд тодрууллаа. Манай улсын хөнгө атлетикийн баг тамирчид, багш цэцгэлжуулагчид мэрэгжилтнүүд 2016 онд дотоодын болоод олон улсын томоохон хурал зөвлөгөөн тэмцээн уралдаануудад амжилттай оролцжээ. Монгол улсын спортын ууган холбоод энийг 56 жилийн түүхтэй Монголын хөнгө атлетикийн холбоо энэ оны шилдэгүүдэд тодрууллаа. 2016 оны шилдэг эрэгтэй тамирчнаар Монгол улсын гавьяа тамирчин Сэрод, шилдэг эмэгтэй тамирчнаар олон улсын хэмжээний мастер Мөнх Зэя, оны шилдэг дасгалжуулагчаар Алдар спорт хорооны дасгалжуулагч Уянга, шилдэг салбар холбоогоор Говьсөнбөр аймгийн хөнгө атлетикийн холбоо шалгарчээ. За Монголын хөнгө атлетикийн спортын баг тамирчдыг эх онд олон улсын чанарт нийцсэн тартаан замын бүтээн байгуулалтын ажил улс олон улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанууд хүлээж байна. 2016 он бол спортын түүхэнд бол бас онцлог жил болсон. Бүх ард түмний 14 дугаар их наадмыг бол хөнгө атлетикийн хувьд бол бас маш амжилттай зохион байгууллаа. Хуваарийн дугуй бас 20 гаруй уралдаан тэмцээнийг бас өдөө орон нутаг болон улсын хэмжээнд бол амжилттай зохион байгуулсан гэж зэрэгцээ. Бас сургалт семинарыг бол бас 3 удаа зохион байгууллаа. Үүн дээр бол олон улсын семинарыг зохион байгуулж хойд урд 2 хөршийн мэрэгчлэлтэнгүүд ирж туршлага судалсан юм зөвлөгөөн боллоо. Үүний зэрэгцээ бас энэ жил бол спортын олимпийн наадамд бол манай Монголын хөнгө атлетикийн тамирчдаас 5 эрх авч түүхэндээ байгаагүй амжилтыг үзүүлж маш амжилттай оролцлоо. За энэ онд дэлхийн 10 гаруй улс орнуудын хөнгө атлетикийн холбоотой нэгт туялдаа холбоотой ажилласан олимпийн наадамд анх удаага 5 тамирчин эрх авч оролцсон гэд онцлог амжилтуудыг Монголын хөнгө атлетикийн холбооны удирдлагууд хэлж байлаа. За олон улсын хэмжээний мастер Ган Тулга, спортын мастер Шин Цэцэг нар энэ цаг үед 2016 оны сүүлийн олон улсын тэмцээндээ бүгд найрамдах Хятад улсын Шиамай надад оролцож байгаа бол 2017 оны 1-р сард Аз ТV аварга шалгаруулах тэмцээнд Хонконг улсад оролцох юм байна. Одоо үзэгч та бүхэнд энэ өдрүүдэд болж байгаа спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдлын мэдээлэлээс хүргэе. Испаний Алдарт Барселона клуб урчин Сауди Арабын лигийн аварга Ал-Ахли клубтэй Катарын Доха хотноо нөхцөг тоглолтыг хийжээ. Энэ тоглолтын өмнө болсон онцлог үйл явдал бол бяцхан Месси нэрээр дэлхийн нийтийн дунд алдаршсан 6 настай Муртази Ахмади өөрийн мөрөөдлөө биелүүлж алдар төлөмбөгчин Лионел Месситэй уулзлаа. Одоогоос 1 жил орчмын өмнө буюу өнгөрсөн оны 1-р сард Аргентины шгшөөгийн өмсгөлтөө төстэй цагаан цэнхэр өнгөтэй босоо судалтай гэлгэрүүтэн дээр Месси гэсэн нэрийг 10 дугаартай нь хамт өчөөд хөлбөмбөг тоглож байсан бяцхан хүү Муртазагийн зураг олон нийтийн дунд тархсан билээ.
Түүнд ах нь энэ өмсгөлийг нь хийж өгч байсан байна. Үүний дараа хүүг олонний танил болсны дараа алдар төлөмөгчин Лионел Андрес Месси түүнд өөрийн гар үсгтэй хүүхдийн өмсгөлийг болон зурагт Фалкада нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар дамжуулан илгээж өгсөн юм а. Муртази Ахмадыг их энэ бяцхан хүү өөрийн мөрөөдлөө инхүү биелүүлж Лионел Месситэй уулзсан зэрэгцээ шүтэнийхэн гараас нь хөдлөн талбайд гарч хоёр багийн тоглолтын өмнө энэ цаг үеийн дэлхийн шилдэг багуудын нэг Барселона клубын тамирчидтай хамтдаа зураг авахулжээ. Энэ үеэр бяцхан Месси ирээдүйд хөлбөмбөгчин болох хүсэлтэйг илэрхийлж, ухаан орсон цагаас хойш Лионел Мессигийн тоглолтыг үзэж уулзахыг мөрөөдөж байсан тухайга илэрхийлжээ. Энэ үеэр бяцхан Месси ирээдүйд хөлбөмбөгчин болох мөрөөдөлтөөгөө илэрхийлж, ухаан орсон цагаас хойш Мессигийн тоглолтыг үзэж уулзахыг хүсдэг байсан тухайга хэлсэн байна. Энэ өдрийн тоглолтч туу сонирхолтой үргэлжилж сүүлийн 8 тоглолтод ожигдог байсан Барселона клуб цэнгэлд хүрээлэнд хүрэлцэн ирсэн олон мянган хөгжийн дэмжигчдийг олон гол оруулан баясгасан байна. Тоглолт эхлээд 8 минутын дараа багийн шилдэг мэрэгэн бууч Луис Суарес Лионел Мессигийн дамжуулалтаар тооны харьцааг нээсэн. Энэ гол орсноос 8 минутын дараа Барсагийнхан дахин 2 голыг хаалганд оруулсан байна. Энэ удаад Лионел Месси Неймар да Силва Сантос Жуниор гэсэн багийн суперхотод нь голыг оруулжээ. Тоглолтын 2 дугаар эхлээд багууд нээлттэй тоглолтыг үзүүлж байлаа. Энэ удаад сэлгээгээр талбайд гарсан Пако Алказар, Рафиня Алкантара нар Барсагаас голыг оруулсан бол Сауди Арабын шилдэг клубээс Омар Абдурахман тургуулын цогцолтоос голыг оруулсан бол Мухаммад Ассери 2 голыг оруулжээ. Энэ өдрийн тоглолтын хүү үндсэн цагийн 90 минутанд 5-3 харьцаатай Каталоны багийн ялтаар өндөрлсөн юм а. Хөлбөмбөгийн спорт иргэн тойронд болж байгаа үйл явдал тэмцээн уралдааны мэдээлэлээс үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд хүргье. Африк ТV оны шилдэг хөлбөмбөгчнийг BBC-гээс жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жил Африк ТV оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг Алжирийн шгшөөг болон Английн Leicester City клубын жигүүр агас хамгаалагч Рияд Махрез бүтлээ. Тэрээр энэ шагналыг анхудаага хүртэж байгаа юм. Махрезтэй энэ нэр хүндтэй шагналын төлөө Английн Ливерпул клубын агас хамгаалагч Садио Мане, West Ham клубын Андре Аю, Manchester City клубын агас хамгаалагч Яя Туре, Боруссия Дортмундын шилдэг довтлогч Фермерк Обамян нар өрсөлдсөн байна. Энэ шагналын ялагчийг хөгжөөн дэмжигчдийн BBC-гийн цахим хугацаанд өгсөн саналын дүнгээр тодруулсан юм а. What does winning this award mean to you? Миний хувьд энэ шагналыг хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэгэ. Миний ч гэлтгүй Африк ТV нийт хөлбөмбөгчдийн дунд энэ шагнал их эрхэм хүндтэй. Тиймээс би маш их азаргалтай байна. Шагнал авах үргэлж таатай сэтгэл төрүүлж ирээдүйд улам их урам зориг өгдөг. Африкийн шилдэг гэдэг бол том шагнал. Хөгжөөн дэмжигчдэд баярлаа. Мөн Алжирийн нийт ард иргэдэд талархснаа илэрхийлж тэдэнд энэ шагналаа зориулж байна. Одоо би улам урагшлахыг зорих болно. Өөрийнхөө тоглолтыг илүү сайн харуулахыг хичээнэ. Тэгээд бүгдээрээ намайг цаашид юунд хүрч чадахыг хамтдаа харцгаая. Өдгөө 25 настай Рияд Махрез өнгөрсөн удирал энэ ТV нүүрцээрээ болж 17 голыг оруулан 11 голын дамжуулт өгсөн. Тэрээр Английн лигийн аврах шалгаруулах тэмцээний аврагын алтан медалийг хүртэхийн зэрэгцээ Премьер лигийн тэмцээний оны шилдэг хөлбөмбөгчнөр нэрлэгдсэн билээ. Монголын мэдээ сувг өнөөдөр манай улс их оронд болоод дэлхийн дахинд улсын спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдлаас бэлтгэсэн лав гарагийн мэдээ сурвалжлага хүргэлээ. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цагийн гарын мэдээ танилцуулъя. Үлгийчөндөө 13 хэм өдөртөө 2 хэмнэх хүйтэн. Улаангомд шөндөө 26 өдөртөө 17 хэм хүйтэн. Голдод шөндөө 17 өдөртөө 5 хэмнэх хүйтэн байна. Алтайд шөндөө 16 өдөртөө 1 хэм хүйтэн. Улаастад шөндөө 19 хэм өдөртөө 9 хэмнэх хүйтэн. Тосон цэнгэл шөндөө 30 өдөртөө 18 хэм хүйтэн. Баян онгорч шөндөө 18 хэм хүйтэн өдөртөө 6 хэмнэх хүйтэн байна. Моринд шөндөө 24 өдөртөө 12 хэм хүйтэн. Хатгалт шөндөө 21 хэм өдөртөө 11 хэмнэх хүйтэн байна. Цэцэрлэг шөндөө 14 өдөртөө 3 хэм хүйтэн. Хар хорин шөндөө 17 хэм өдөртөө 2 хэмнэх хүйтэн. Арваа хээрт шөндөө 14 өдөртөө 1 хэм хүйтэн. Булган шөндөө 22 хэм хүйтэн өдөртөө 8 хэмнэх хүйтэн байна. Дарханд шөндөө 25 өдөртөө 13 хэм хүйтэн. Эрдэнэ татнаас шөндөө 16 хэмнэх хүйтэн өдөртөө 4 хэм хүйтэн байна. Чойрт шөндөө 18 өдөртөө 5 хэм хүйтэн. Скватерс шөндөө 26 хэм өдөртөө 14 хэм хүйтэн. Зүүн хараад шөндөө 26 өдөртөө 12 хэм хүйтэн. Зүүн модод шөндөө 18 хэм өдөртөө 8 хэм хүйтэн байна. Багнуурт шөндөө 27 өдөртөө 14 хэм хүйтэн.
Чингис шөнөдөө 28 хэм, өдөртөө 14 хэм хүйтэн. Баруун уртад шөнөдөө 23, өдөртөө 10 хэм хүйтэн. Жавлсан шөнөдөө 26 хэм, өдөртөө 13 хэм хүйтэн байна. Мандалгав шөнөдөө 18, өдөртөө 3 хэм хүйтэн. Далан задгадад шөнөдөө 13 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэм дулаан байна. Хамбогдод шөнөдөө 10, өдөртөө 2 хэм. Сайн шандад шөнөдөө 17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтэн. Замын үдэд шөнөдөө 18, өдөртөө 2 хэм хүйтэн. Улаанбаатар хотноо шөнөдөө 21 хэмийн хүйтэн, өдөртөө 9 хэм хүйтэн байна. Бид тоогийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаарыг хүргэлээ. Та бүхний маргаашийн ажил үйлс өдрөг өдрөмжтэй болтугай.